Орой минь сайхан амарч өнөр хүмүүжигчтэй Монголын медиа агентлагийн бэлтгэн үргэдэг цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Эхлээд хөтөлбөрийн тавчруулгатай танилцсан уу. Буян тухай хорооллын инженерийн дэд бүтцийг өнөөдөр ашиглан хүлээлт өглөө. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тоног төхөөрөмжийг нь зуурчлан лизингээр олох үйлчилгээ эрхлэх компани хэрэгтэй байна. Хааны эрэлтэд оролцсон цэрэг даачид 114-р цэцэрлэгийн барилгыг засварлаж тогтчуулан өгчээ. Орон нутгийн замд автын томоохон онцлог гарах нь эрс нэмэгдэжээ. Тив батарын марк өнөөдрөөс гүйлгэнд гарч эхэллээ. Төв хаалгын уртын дууны наадам хар оройн зохион байгуулагдлаа. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хаан улд үүргийн шин суурьшлийн бусад хөнгөн үйлдвэр технологийн паркын зохицолбор харин налах дүүрэгт барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркын зохицолбор байгуулах чиг үүрэг бүхий төслийн нэгж байгуулахыг зарчмын хувьд дэмжлээ. Гэхдээ төслийн нэгжээс урдаад удирдах хороо байгуулж асуудлыг үйлдвэр хөдөө аж ахуй яам мэрэгжлийн холбоотой харилцан зөвшөлдсөний үндсэн дээр шийдэхийг хурлаас санал болгосон байна. Төслийн нэгж байгуулах асуудлыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар эцэслэн шийдэх юм а. Хаан улд үүргийн шин суурьшлийн бүс буюу имээлтэд арь ширний үйлдвэр тэргүүтээ хөнгөн үйлдвэр технологийн паркын зохицолбор байгуулах техник эдийн засгийн үндслийг 2010 онд боловсруулсан байдаг ч засгийн газрын шийдвэрээр байршил нь 2-3 удаа солигдож дарханд хүртэл байгуулагдахаар яригдж эцэстээ имээлттэй байршил нь иргэн тогтоод байна. 2010 онд 50 га газар олгохоор яригдчихсэн бол харин одоо 214 га болж өргөгдснөөс гадна дэд бүтэц болон цэвэрлэх байгууламжийн маш том шийдлүүдийг техник эдийн засгийн үндслэлд тусгахаар болоод байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс чухалд тооцогдох хэд хэдэн асуудлаар төслийг хариуцсан засаг даргын орлогчоос тайлбар хүссэн юм а. Одоо бид таваа татчихсан л одоо налахын төрлөө. Тэгсэн чинь ус нөгөө хайгуулын судалгаагаар болохоо гэж. Хийх мэтчлэн гэдэг. Усны судалгааг бид нар хийхээс өмнө усны хайгуул шинжилгээг хийхээс өмнө тухайн газар ус байна уу байхгүй гэдгийн урьдчилан мэдээллийг Тариалан ерөнхий газраас болон холбогдох яам таван газраас авдаг юм байна лээ. Тэгж авч өдөж тухайн байршлыг судалсан үндсэн дээрээс танаа энэ үйлдвэр технологийн паркын байршлаас баруун хойшоо нэг 10 км-ийн цаанаас усны сувг тэндээс олборлож болно гэсэн хандлтын мэдээгээр нь тэг даалгавраа өгч хэлж байгаа. Бохрыг одоо гарч байгаа усыг яаж цэвэршүүлж, яаж одоо энэ усаа зайлуулж, яаж одоо эргэлтэнд барих вэ гэдэг энэ технологи ер нь яахын ямар технологиор яаж хийх гэж байна. Хамгийн дэвшилт технологи өнөөдрийн байдлаар тухайн лагийг засмал зам тавих, асфальтын зам тавих, суур хэрэгсэл болгох тийм одоо технологи бол Японд сая жил гаруй болж байгаа. Тэр компанийн нөхдүүд бол танаа энэс гарсан энэ үйлдвэрлэлийн лагийг бид нэр хар зам тавих энэний суур авчилтанд бид нар хэрэглэнэ. Ингэснээр зам жилийн дотор хагарах ийм асуудал гарахгүй энэ өөрөө маш сайн бат бөх материал байдаг. Нийслэлийн төсвөөс чамгүй хэмжээний мөнгө гаргуулад байгаа энэхүү төслөө бодиттой ажил болгохын тулд мэргэжлийн холбоод салбарын яамтай нэгт хамтран ажиллах шаардлагатай ч энд онцолж байлаа. Харин налах дүүргийн 3 дугаар хороонд баригдахаар төлөвлөгдсөн барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркын зохицолборын хувьд мөн л 3 удаа байршлаа өөрчилсөний дараагаар энэхүү байрлал дээр шийдэн гараад байгаа юм байна. Хонхрын тээвэр логистикийн төв байгуулах байршилтаа уялдуулан төлөвлөгдсөн уг зохицолбор ашиглалтанд орсноороо барилгын материалаа дотоодоосоо бүрэн хангах нөхцөл бүртгэхийн зэрэгцээ өндөр технологи нэвтэрч шинжлэх ухааны судалгааны ажилд ахиц гарах юм а. Түүнчлэн улс нийслэлийн төсөвт 11 тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний жилийн орлого орохоор тооцоо хийгдсэн байна. Төслийн нэгж байгуулахыг өнөөдрийн хурлаар зарчмын хувьд ийхүү дэмжлээ, харин эцсийн шийдийг нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргах юм а. Гэрэл цахилгаан дулаан цэвэр ус болон цэвэрлэх байгууламж бүх дэд бүтцийн цогц шийдлийг Улаанбаатар хотод анхудаа буян тухай хорооллын инженерийн шугам сүлжээгээр бий болголоо. Дэд бүтцийн энэхүү цогц шийдэл нь нисэх буян тухай орчимд шинээр 15,000 айлын орон сууц, 7,500 хүүхдийн сургууль, 3,750 хүүхдийн цэцэрлэг, мөн эмнэлэг, төрийн байгууллагууд, спорт цогцлборуудыг барих боломжийг олгосноор Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж баруун зүгт тэлэх боломжтой болж байгаа юм а. Дэд бүтцийн ийм цогц шийдлийг цаашдаа нийслэлийн зүүн зүгт тэлэх цогцлбор хорооллуудад болон төвийн сүлжээнд холбогдох боломжгүй 7 дугаар хороололд мөн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн орчмыг орон сууцны хорооллыг барихад хэрэглэнэ гэж салбарын яамнаас мэдэгдлээ.
Цахилгаан хангамжийн 2 хуваарлах байгууламж 250-аас 630 кВт-ийн хүчин чадалтай дид станц, дулаан хангамжийн төв, цэвэр усны 20 гүний худаг, 2 усан сан, бохир усны насуус зэрэг дид бүтцийн энэхүү цогц шийдлийг барихад ердөө 10 сар зарцуулсан үндэсний компаниуд ч хүч нэгтгэн ажилласан байна. Анх удаа бол цахилгаан, дулаан, цэвэр бохир ус иж бүрдлэр нь бол инженерийн шугам сүлжээг асуудлыг шийдэж байгаа нь бол буянтхаа хороол, Баянголын амны хороол, цааш хэрэгжүүлэхэд төлөвлөж байгаа Яармаг орон сууцны хороол, ирээдүйн хороолол, 7 дугаар хороолол 10-д хэлбэлжсэн газруудыг бол иж бүрдлэр нь бол урьдчилаад цахилгаан, дулаан, цэвэр бохир усны асуудлыг шийдвэрлснийхэн дараад нь барилга барих боломжтой болчихсон. Энэхүү инженерийн шугам сүлжээг байгуулснаар нийслэлийн хүн амын 30% нь тохилог орон сууцны хороололд амьдрах боломж бүрдэж байгаагаас гадна хотын хөрс, ус агаарын бохирдлыг бууруулахад өндөр ач холбогдолтой юм а. Харин дэд бүтцийн байгууламжийн санхүүжилтийг нь Чингис Бондоос гаргасан байна. Улаанбаатар хотын дэд бүтцийг, суур дэд бүтцийг өргөдгөх, сайжруулах ажилтнууд бол Чингис Бондоос 200 тэрбум төгрөг зарцуулаад явж байгаа. Одоо бол зарцуул дуусах байгаа л да. Гэхдээ эхнээсээ ингээ ажлууд маань ашиглалтанд ороо явж байна. Одоо энэ ажил гэхэд нийт 7 тусдаа ажлаас бүрдсэн ингээд цогц арга хэмжээ байгаа. Тэгэхээр нийтдээ бол буян тухайн нэг хороолтой нийлээд 20 гаруй мянган өрхийн цэвэр бохир усны одоо цахилгааны бүрэн одоо дэд бүтцийн асуудлыг шийдэж чадж байгаа одоо ийм ажил болж байгаа. Нийслэлийн төвийн инженерийн шугам сүлжээ ачааллаа дийлэхгүй байсантай холбоотойгоор томоохон бүтээн байгуулалтын ажлууд гацхад хүрээд байсныг ийхүү цомхон хэрнээ цогц хэлбэрээр шийдснээ албаны их сурвалжууд онцолж байсан юм а. Цаашдаа нийслэлийн бусад дүүргүүдээс гадна хөдөө орон нутагт ч ийм шийдлэр бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлнэ гэдгээ салбарын сайд нь онцолж байлаа. Орон сууцны хороол гэдэг үг зөвхөн орон сууц биш. Энд сургууль, эмнэлэг, цэцэрлэг, худалдаа, үйлчилгээ, хувийн бизнес ихнийг одоо ажиллах нөхцөл бүрдүүлж байгаа. Дээр нь 16 суманд, за дээр нь бас 8 сум гэдэг нийтдээ 24 сумд бол сумын төвийн шинжилгээний хөтөлбөр өгч байгаа. Нисэх орчмыг бүхэлд нь дэд бүтцтэй болгосон энэхүү инженерийн шугам сүлжээ Яармгийн дэнжид хэдэн жилийн өмнөөс баригдаж эхэлсэн ч техникийн нөхцөлөө аваагүй явж ирсэн 300 ортой төрх хэмлэг болон үндэсний архивын газрын барилгуудыг ч ус, тог, дулаанаар хангах боломжийг олгож байгаамаа. Буян тухайны хорооллын захиалагчийг тодруулах 2 дахь шатны суглаан маргааш спортын төвөрдөнд зохион байгуулагдахаар товлогдоод байсан ч хойшлогджээ. Шалтгааныг нь иргэдийн санал хүсэлттэй холбоон тайлбарлаж байна. Мөн тус орон сууцны хөтөлбөрт хамрагдах шалгуур хангасан ч 8% зээл авч чадахгүй байгаа. Иргэдийн асуултанд хариулт өгөх зорилгоор маргааш банкны мэргэжилтнүүдийн хамтаар хэвлэлийн баг хурал зохион байгуулахаар болжээ. Буян тухайны хороололд иргэдийн захиалга өгсөн 1542 орон сууцнд суглаа явуулснаас 1106 айл байрны төлбөрийн 30%-ийг төлөөд байгаа. Тэгвэл урьдчилгаан төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн 323 орон сууцнд дахин суглаа явуулж захиалагчийг нь шалгаруулахар болоод байсан. Харин суглаа хойшлогдсон шалтгаан нь манай иргэдээс бас маш их хүсэлтийг бичгээр болон биеэр мөн утсаар захин хэлбэрээр биднэрт бас тавиад байна. Ягаад гэхээр зэрэг энэ 7 сар маань өөрөө бас амралтын сар байна. Дээр нь хөдөө орон нутгийн нэг тэгш ойнууд болоод иргэд бас хөдөө орон нутагт их явж ийн гэсэн хүсэлтүүд тавьж байгаа. Тийм учраас нөгөө иргэд мэн өөртөө байхгүй байгаа гэдэг үндслээр бид нарыг бас тэ байдгаж жагаад оролцуулаач. Суглаа өнөхөр шударга явдаг бол бид нар өөртөө баймаар гэсэн хүсэлтийг бас их тавьж байна. Тийм учраас бид нар энэ суглааг бас тодорхой хугацаагаар хойшлуулж байна. Яг хизээ хүртэл хойшлуулах вэ? Ер нь бол бид нар тийм их удаан хугацаагаар хойшлуулахгүй байхаа. Ер нь бол суглаа явуулах бүх бэлтгэл ажил бол бэлэн хангагдсан байгаа. Гол нь одоо иргэдээ оролцуулах боломж нөхцлөөр нь хангаж өгөх үүднээс бол энэ удаагийн суглааг тодорхой хугацаагаар хойшлуулж байна. Дараагийн 7 хоногоос бид нар бас дахиад хугацаагаа товлоод иргэд мэдэгдэнэ. Мөн буян тухай хорооллын захиалагчдад 8% зээл олгогдохгүй гэсэн мэдээлэгч тэрээр өгөөсгөж өнөөгийн байдлаар 80 гаруй хүн зээлийн санхүүжилтээ авсан гэж мэдэгдлээ. Харин зээл олголт удаашрж байгаа бол шалтгааныг нь тодруулж иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор маргааш банкныхантай хамтран төрийн орон сууцны корпорациас хэвлэлийн баг хурал зарлахаар товлжээ. Мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвээр үргэлжилж байна. Сая 5 хүн буян тухайны хорооллын инженерийн дэд бүтцийнхэн за хүлээлт өгөх ёслолын ажиллагааны тухай мэдээллийг үзлээ. Тэгвэл яг энэ
За зорилтууд бүлэглүү чиглэсэн орон сууцны асуудаар ярилцахаар бид нэр студидтэй барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэ Үрэнтэй ярилцаж байна. Танд ороо минь төргий. Тэгээ буйн тухай 2 гээд за дээрээс нь Сүхбаатар дүүргийн 7 болон 14 дугаар хороолт хямд өртөгтэй орон сууцыг барих ажлууд бол хийгдэн гээд төлөвлөгдсөн байгаа. За бусад одоо шинээр баригдах хорооллуудын ажлын явц хэдэн хувьтай явж байна вэ? Нийтдээ 7 шинээр барих хороол одоо барих газар бол эд үцтэй болгоё гэсэн тийм зорилт тавьдч бүрэн мөнгө шийдэж өгсөн байгаа. Ажил эхэлсэн. За эндээс бол үндсэндээ өнгөрсөн жил бол 3 газар нь бол шинээр дэд бүтц бол тавигдаад дуслаа. Баянголын ам, за Солонгор бол дээр нь бол өнөөдөр буйн тухайгийн одоо хорооллын дэд бүтцийн ажлын хугацааны хувьд ч маш их богино хугацаанд хийгдэж дуусч байгаа. Тэгээд энэ одоо шинэ дэд үстэй болсон хорооллууд дээр бол одоо хувийн компаниуд ч гэсэн хорооллуудаа барьж болж байгаа. Дээр нь бол тодорхой хэсэг дээр нь бол төрийн орон сууцны корпорац бол зорилт бүлгэрүүд шигэлсэн орон сууцны хороолт бариад эхний ээлжийн ашиглалтанд оруулаад одоо дараагийн 2 дахь ээлжээ бол эхлээд явж байгаа. За Улаанбаатар хотоос гадна аймгийн төв сумууд дээр бас яг ийм одоо хямд өртөгтэй орон сууц баригдах хэрэгтэй байгаа. Ажлын явц юу ямар байна? Яг орон нутагт ажлууд төлөвлөгдсөн хугацаанд ашиглалтанд орж чадах нь. Одоо аймгийн төвүүд дээр 1000 айлын орон сууцны ажлууд бол их идэвхтэй одоо боломжийн сайн явж байгаа. Зөвхөн одоо Арангаан төв дээр ихэд өнгөрсөн 2007-оос 10 оны хооронд 30 айлын шинэ орон сууц ашиглалтанд орсон байдаг. Тэгвэл одоо бол энэ жил дангаараа 500 айлын орон сууц шинээр ингээд орж байгаа шээ. Тэгээ орон нутагт сая журмаараа угаасаа 7% хөвтэй зээлтэй байхаар ийм журамдаа өөрчлөлт оруулсан байна. Энэ нь бол илүү өдөр орон нутагт орон сууц барих нийлүүлэх компаниудаас нэг талаараа дэмжиж, эрэлтийн дэмжиж өгөөд ингээд явж байгаа. Сүүлийн үед хүмүүсийн яриагаар 8% зээл олголт жоохон удаашралтай, дээрэс нь одоо шалгуур өндөр болчихжээ, бараг олохгүй байх зарим банк гэсэн асуудал яриад байгаа. Яг өнөөдрийн байдлаар танай яамд ирсэн мэдээлэлээр банкнууд 8% зээл олгож байгаа юу? Тодорхой хэмжээнд бас жоохон хөнгөцсөн тал байсан. Гэхдээ орнуудад зогсоод эсвэл их усргүй болоод ингээд явсан зүйл байхгүй л. Сая өчигдөр уржидраас эхлээд дахиад ялангуяа буйн тухай хороолт дээр нөгөө суглаад байр авах хэрэг авсан хүмүүс бол дахиад зээл гаргалтууд ингээд хэвийн болох байдалтай ингээд эргээд явж байна. Тэгээ энэ нь бол бас нөгөө мөнгөнийхөө бодлоготой холбоотой ингээд яваад байгаа гэж Монгол банк бол бидэнд хэлж байгаа. Тэрнээс бол их уср бол дутаг барьсан ч юм уу тийм зүйл бол байхгүй явж байгаа гэж. Дараагийн санхүүжилтийг МИК бонд гаргаж шийднэ гэж хэлсэн. Энэ асуудал ямар шийдэгдээд явсан. 300 тэрбум төгрөгийн эхний ээлжийн юу бол ингээд МИК-ийн шугамар шийдэгдээд тэгээ энэ их усрээр одоо өргөжлүүлээд явж байгаа. 2014-өөс 15 онуудад нийтдээ улсын хэмжээнд хичнээн айл орон сууцтай болох байна. Одоо авж байгаа судалгаа хийж байгаа юугаар бол нэг 35 мянган айлын орон сууц энэ жил ашиглалтанд орохоор байгаа. Энэ бол бас за хөдөө орон нутгаа оруулахгүйгээр Улаанбаатарт орон нутгаа оруулаад явах юм бол энэ тоо нэлээд нэмэгдэж байгаа. Барилгын материалын импортыг багасгах замаар өөрсдөө үйлдвэрлэгч болъё гэдэг зорилт тавьсан. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар одоо цемент арматур гэд бид нар дотооддоосоо хэдэн хувийг хангаж чадаж байна вэ? Тэгэхээр одоо ингээд хөтлийн цементийн үйлдвэр ашиглалтанд ороод энэ жил МАК-ийн үйлдвэр ашиглалтанд орохоор бас тодорхой хэмжээний дэмжлэг зээл төсөл нь шийдэгдээд ингээд явцсан байна. Ингээд яваад ирэх юм бол цаана дахиад манай нийт одоо бараг одоо суурилсан байгаа үйлдвэрлэл өөрөө 3.5-аас 4 сая орчим тонн болж байгаа. Ингээм бол бид нар бол нэг 16 оноос эхлээд өөрсдөө 100% хангаад тэгээд гадагшаа экспортлох цементээ ийм дүр зураг харагдаж байгаа. За арматурын хувьд ч гэсэн одоо нэлээд боломжийн мэдээтэй байгаа. Ер нь бол манад одоо барилгын материалын гол экспортлогч орн бол бүгд найрамд Хятад ард улс байдаг л да. Өнгөрсөн жил яг жилийн өмнө санаж ин л да. Замын өдөртөгөөр төмөр замын хүчин чадал хүрэлцээ байгаагүйгээс тэнд бөглөрөл үүсэж маш их хэмжээний ачаал үүсэж байна гэд барилгын компаниудыг их бухимдуулж ирсэн л да. Тэгэхээр энэ байдлын энэ жил давтагдахгүй тулд ямар арга хэмжээнүүдийг авсан бэ? Энэ жил бид нар бол дотоодын үйлдвэрээс одоо жишээл хөтлийн клинкерийг Улаанбаатарт авчираад термдэд цемент үйлдвэрлэдэг 4-5 одоо термтэй үйлдвэрүүдийг бол дэмжиж бодлогоор дэмжиж өгч байгаа. Ингээд ирэхлээр илүү нөгөө импортоор авдаг хэсэг маань бараг 40-50% багасаад ирчихэж байгаа. Тэгээд дотооддоо үйлдвэрлээд ингээд явчихлаар тэр нөгөө зайшгүй заавал тийм шаардлагатай биш болчихж байгаа юм л да. Тийм учраас харцсангуу энэ жил бол тийм зүйл гарахгүй байхаа л гэж бодож байна.
барилгын үйлдвэрлэлийг өөрөө улирлын чанараас гаргая. Өөрөөр хэлбэл байшин үйлдвэрлэдэг тэр хуучны одоо үйлдвэрлэлийг сэргээе гэсэн. Ойрын хугацаанд ямар үйлдвэр ашиглалтанд орох вэ? Үндсэндээ одоо хоёр том хийт бетоны хоёр том үйлдвэр ашиглалтанд орж байна. За дээр нь бол жилдээ 500 одоо хоногт 800 метр квадрат одоо талбайд ингээд үйлдвэрлээд гаргадаг чадaltaй тийм хоёр үйлдвэр ашиглалтанд орж байгаа. Ингэснээр ерөнхийдөө бол нөө өвлийн үйлдвэрлэлд материалыг үйлдвэрлээд хадгалаад байдаг. 100 болоод ирэхлээр гаргаад угсараад явчихдаг. Тийм схем рүү орж байгаа учраас энэ бол нөгөө удирдлагын шинжтэй байдлаас одоо хөндлөлөөс гарч байгаа нэг том алхам болж байгаа. За баярлалаа. Цагийн үрд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвээрээ барилгын үйлдвэрлэл 2014-өөс 15 онд гэсэн сэдвээр барилга хотоолтын яамны төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэ өргөнтэй ярилцлаа. Шинжилгээний засгийн газраас улсын хэмжээнд 16 сумыг жижиг сум болгон хөгжүүлэхээр сонгосон. Тэдний нэг болох Дорнод аймгийн Баян улс сумд энэ жил 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм байна. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд сумын төвийг инженерийн шугам сүлжээтэй холбож хатуу хүчтэй автсан тавих томоохон ажлуудыг төлөвлөжээ. Халуун хүйтэн устай инженерийн шугам сүлжээнд холбогдож 2.5 км хатуу хүчтэй зам барьж ногоон байгууламж гэрэлтүүлэг хийх гээд Баян улс сумыг суурин хотын жижигт хүргэх ажлыг шатараатай төлөвлөжээ. Мөн хүртээмжтэй тогтвортой сургууль цэцэрлэгтэй болох тал дээр бүтээн байгуулалтын гол ажлыг чиглүүлж байгаа тухай сумын удирдлагууд ярьж байна. Энэ намар 150 хүүхдийн цэцэрлэг барина. Тэгэхээр энэ суманд бол тэр хотод байдаг бүх юм нь одоо бүрдэж бий болох юм. Хамгийн сүүлд нь бол хамгийн газрын барилга л үлдэж байгаа. Энэ сумын ерөнхий төлөвлөгөөг одоо бид нэр хийлгэж байгаа. Одоо удахгүй батлна. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө. Үндсэндээ төлөвлөлтгүй хөгжижсэн сум. Одоо Дорнод аймгийн дагуул хот байдлаар одоо төлөвлөж байгаа. Дорнод аймгийн Баян улс сумынхан түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэхдээ наадам хийж баярлаж цэнтгэхээс илүүтэй үлдэж хоцрох бүтээн байгуулалтад гол анхаарлаа хандуулснаа онцоллоо. Тус суманд халах бурайд, хамниган, бараг, сонгоол, казах, дөрвөд загчин, үзэмчин зэрэг олон үндэстэн ястан суурьшдаг. 1500 гаруй өрх, 4500 гаруй оршин суугчтай. Олон ястны үлгийн нутаг учраас үндэсний соёл урлагийн хөгжилч мөн энэ суманд цэцэглэж байдгийг нутгийн иргэд хуучилж байлаа. Цагаар хөтөлбөр дамд байгаа зочдтой баярлалаа. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарлаа хандуулна. Удахгүй хүүхдүүдэд хүлээж авах сургууль цэцэрлэгүүдийн засварын ажлыг үргэлжилж байна. Энхийг дэмжих хааны эрэлт ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүнч бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ жил нийслэлийн Баянгол дүүргийн 114 дугаар цэцэрлэгийн байрыг засаж тогтчуулснаа өнөөдөр хүлээлт өглөө. Энхийг дэмжих хааны эрэлт олон улсын цэргийн хээрийн сургуульд манад жилбэр зохиогддог 20 гаруй орны цэрэг дайчид ажиллагааны үеэр хээрийн сургуульд дадлагад оролцохоос гадна жилбэр хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жил Баянгол дүүргийн 114 дугаар цэцэрлэгийг сонгож засварын ажлыг нь гүйцэтгэсэн байна. Хааны эрэлт 2014 төслөөр 180 мянган долларын хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа хийгдсэн. Үүнд дулааны сангийн шугамуудыг хэрэгтэй босоо шугам болон бусад одоо сангийн ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэлээ. Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хаан хүч сургууль маань 2003 оноос эхэлснээс хойш 2006 оноос мөн энэ олон улсын хэмжээнд хамтран үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Түүнээс хойш одоо Баянгол дүүрэг, хан уул, сонгон хайрхан, за Баян зүрх болон налайх дүүргүүдэд одоо энэхүү барилга болон эмнэлэг хүмүүнлэгийн ажиллагаануудыг одоо удаа зохион байгуулж ирсэн байгаа. Нийслэлийн Баянгол дүүргийн 114 дугаар цэцэрлэг 1987 онд байгуулагдаж байжээ. 200 хүүхдийн хүчин чадалтай, гэхдээ 320 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгаа газар. Улсаас хийдэг урсгал засварын ажлаа хүлээхгүйгээр гадна дотн засварын тогтчлолтоо хааны эрэлт олон улсын багийнхны тусламжтайгаар энхүү дуусгаж хүүхдүүдэд хүлээн авахд бэлэн болоод байна. Жижиг дунд үйлдвэрийн зориулалтаар орж ирсэн тоног төхөөрөмжийг галын болон нэмэн уртгийн албан дотроос чөлөөдөх тухай хуулийн хугацааг шинжилгээний засгийн газар 2 жилээр сунгасан. Энэ бол үйлдвэр үйлчилгээгээ өргөдгөх, өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд өгч байгаа том боломж юм а. Гэхдээ үйлдвэрлэгчид тэр бүр гадагшаа явж тоног төхөөрөмж авчираад байж чадахгүй. Тиймээс энэ чиглэлээр төр болон хувийн эвшлийн хооронд гүүр болж ажиллах бизнесийн орон зай өгүүлэгдэж байна гэж ажил олгогч нар хэллээ.
Жишээ нь нэмэгтэй ардаа 260 гаруй өрхийг ажлын байраар хангадаг оёдлын болон хүнсний ногооны өрхийн үйлдвэрлэгчдийг багтаасан төрийн бас байгууллагын тэргүүн. Одоо оёдлын машин болон хүлэмж авч ажлын байраа нэмэгдүүлэхээр тоног төхөөрөмжийн зээл хөөцөлдөж явна. Бизнесийн байгууллага маань бас бид нартай бас харилцан тохиролцоо хийж болно тий. За эхний юунд нь 30% чи авъя. Та нар 30% бид нарт өгөө явуулчихаа. Тий. Оруулж ирснийхээ дараагаар би танаас 30% авъя. Явцын дундаа 40% авъя. Гэхлээр чинь зэрэг биднэрт эдгээр чинь их том боломж байхгүй. Бид нар нэг газар очиод нөгөө банкн дээр ч юм уу янз бүрийн байдлаар ингээл гацчихдаг. Тэгэхэд бизнесийн байгууллага бүх юмаа төлбөрөө төлөөд оруулаад ирээд биелийн минийг аваа. Та нар бид нар харин хоорондоо ингээд нөгөө гэрээ хилцээр игээд эдийн хуваар нийт эдийн хугацаанд нэг жилийн хугацаанд ч гэдэг юм 2 жилийн хугацаанд энийг ингээд хөвчлээд ингээд явах боломж нь байдаг гэх юм бол илүү нөгөө ард иргэд маань тэрлүү чинь бизнесийнхээ бас нөгөө усудаа бид нар чинь бас ашиглана. Дээрээс нь тэднийг дэмжин, тэд нар биднийг дэмжиж үр ашиг нь илүү бас хурдан гарна л гэж боддог шүү дээ. Энэ бол гайлын болон нэмэн үртгийн албан татвараас чөлөөлөгдсөн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн жагсаалт, уул уурхайн хайгуул, арх, тамхи, хонжирт суглаанаас бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулах үйлдвэрийн салбар тус бүрт гайлын хөнгөлөлт эдлэх тоног төхөөрөмжийн жагсаалт юм а. Энд хуурайхийн цэвэрлэгнээс эхлээд хэвлэл, мод боловсруулах металлург, хүнсний бүхэл төрлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн жагсаалт байна. Харин эдгээр тоног төхөөрөмжийг зах зээлд оруулж ирж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлтөөр нөхцлөөр лизингээр өгдөг бизнесийн үйлчилгээ өнөөгийн зах зээл дээр өгүүлэгдэж байна. Төр хувийн хамтын ажиллагааны үр дүнд бол 2010 онд хас лизинг NVC гэдэг 2 компанитай бол гэрээ хийсэн. Тодорхой хэмжээний хөрөнгийг жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлсэн гараа дамжуулаад байршуулад лизингээр тоног төхөөрөмжийг олгож ирсэн. Харамсалтай бид нөгөө хувирсан мөнгө жоох учраас тэр болгон хүрэлцээ муу одоо бага байсан гэж хэлж болно. Хас лизингийн хувьд бол 4 жилийн хугацаатай 48 сарын хугацаатайгаар сарын 0.9% хүүтэйгээр тоног төхөөрөмжийн лизингийн үйлчилгээ явуулж ирсэн. За өнөөдрийн хувьд бол гэрээ нь бол энэ 6 сард бол дуусгар болсон байж байгаа. За энийг цаашид үргэлжлүүлэх хэсгээр энэ гэрээний хэрэгжилтийг дүнгэж энэ одоо лизингийн журам хуулийн дээр нэмэлт өөрчлөлт оруулж цаашид үргэлжлүүлэн сонгогдол дээр бол ярилцж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэгчдэд тоног төхөөрөмжийг хас болон NBS банк ус санхүүгийн байгууллага өмнө нь лизингээр олгодог байжээ. Харин одоо энэ төрлөөр төр жижиг дунд бизнес эрхлэгч хооронд гүүр болж ажиллах санхүүгийн болон худалдаа үйлчилгээний байгууллагын орон зай эзгүй байна. Шинжлэлийн засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 100 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг олгож байгаа. Аймаг болон дүүрэгт үйлдвэрлэл эрхлэлтээс хамааран тус бүр 1-ээс 1.5 тэрбум төгрөг ногдож байгаа юм а. 40-с дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр орон нутгийн иргэдэд амжиргаагаа дээшлүүлэх боломж олгож байна. Дундгой аймагт энэхүү хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж байна гэж Туссан аймгийн хөдөлмөрийн хилцээхэн танилцууллаа. Говийн аймагуудад ажиллаж байгаа хөдөлмөрийн сайд Дундгой аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн ажилтай танилцсан байна. 40-с дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хөдөлмөрийн яам аймаг сумдын харьяа байгууллагуудаараа дамжуулан хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөрийн хүрээнд Дундгой аймгийн сайн цагаан Эрдэнэ далай сумын иргэд төмөс болон нарийн ногоо тариалж байгаа бөгөөд хүнсний ногоо тариалах газар, тал байгалах, өр бордоо, услахаа болон бусад шаардлагатай зүйлүүдийг хөдөлмөрийн хилцээс үн төлбөргүй хангаж өгчээ. Харин ургацаа хураасны дараа иргэд тэнцүү хувааж өрхийн хэрэглээнд хэрэглэн эсвэл борлуулж өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэлээ. 7 га газарт үйл ажиллагаа явуулж байгаа. 7 га газрын 3 га нь сайн цагаан суманда, 4 га нь бол Эрдэнэ далай суманд хамрагдж байгаа. Сайн цагаан суманд байгаа 3 га газарт бол 15 иргэн, Эрдэнэ далай суманд байгаа 4 га газарт бол 20 иргэн гэдэг нийтдээ 34 иргэн л ажиллаж байна. Энэ хүмүүсийнх юм бол хүнсний ногоо тариалах, дарга барилт сургах, тэдгээр хүмүүсээ бол тарьсан ургацаа хурааж авах одоо арга барилтал одоо сургаж үйл ажиллагаа явуулж байгаа. Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх олон хөтөлбөр сургалтыг холбогдох яам зохион байгуулж байгаа. Дундгой аймгийн хувьд хөтөлмөрийн эхлэлтээс мэргэжлийн сургалтаар сургаж дадлагжуулан иргэдийг ажлын байртай болгож байна. Харин яамнаас хэрэгжүүлж байгаа үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд энэ онд аймгийн хэмжээнд 20 гаруй хүн мэргэжилтэй доктортой ажлын байртай олжээ. Бетоны хийцэдлэл хийж байгаа. Бетоны хийцэдлэл тийм жижиг тогтчлтын ажлууд, барилгын бетон материалууд, блок тийм хийдэг. Ер нь бол үндсэн 13 ажилч мэдээ. Тэгээ ажлынхаа юунаас хамаарат, ачааллаас хамаарат нэг
5-6 он нэмээд ингээд 20-д түмэл. Орон нутгийн иргэдийн онцлог орон нутгийн боломжинд тулгуурласан ажлын байр бий болохын тулд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр олон ажлууд хийгдэж байгаа юм байна. Жижиг дунд үйлдвэрлэлд сум хөгжүүлэхсэн болон хөдөлмөрийн хэлтсийн бусад төсөл хөтөлбөрт хамрагдсан бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа мөн энэ өдрүүдэд болж байгаа юм а. Энэ жил улсын хэмжээнд 110 сум үүсэн байгуулагдсан ойн баяраа тэмдэглэж хөдөө орон нутгийг зорих хүмүүсийн тоо ирсэн нэмэгдсэн. Орон нутгийн замд осол гарах магадлал өндөр байдаг учраас замын цагдаагийн газар 8 дугаар сарын 25-ныг дуустал 24 цагийн хяналтын цэгүүдийг ажилуулахаар болжээ. Орон нутагт тавигдсан засмал замууд бүгдээрээ 2 игнэтэй гүйцэж төрүүлэхийн тулд заавал урсгал сүрэх хэрэг гардаг. Бас хотоос гарсан л жолооч нар дөрвөн баримтлахаа болж эхэлдэг нь зам тээврийн осол гарах гол нөхцөл болдог байна. Орон нутгийн замд 80 км/цагийн хурдтай явах хамгаалалтын бүсээ зүүх, хүний тоо хэтрүүлж тээвэрлэхгүй байхад ослоос сэргийлэх боломжтой. Гэсэн ч замын цагдаагийн эргүүл шалгалтаар энэ бүх зөрчил их хэмжээгээр илэрсээр байгаа юм а. Улаанбаатараас гарч байгаа болон урдаас Хэнти, Сүхбаатараас ирж байгаа автомашинууд ихэвчлэн хамгаал ус зөөхгүй явж байна. Хүүхдээ өвөр дээрээ суудгаад явж байна. Зориултыг суудлаггүй явж байна. За мөн галын ор осон зогсолтын тэмдэггүй явж байна. Ийм зөрчлүүд ихэвчлэн гарч байна. Согтуугаар тээврээс жолоодж байгаа жолооч нар бол одоо мерсэр байна. За энэ дээр бол бид нар хяналт шалгалтаа сайн тавьж одоо оройн цагаар одоо маш их хяналтаа чагдаж байгаа. Илэрсэн зөрчилдөр нь машины надад ачуулах буюу жолоочийг бол эрхийг хаасж байгаа. Зам тээврийн осол ихэвчлэн орон нутгийн замд гардаг. Зөвхөн 2014 он гарсаар эхний 6 сарын статистик тоо хүргэе. Энэ он гарсаар 263 хүн зам тээврийн ослоор нас баржээ. 80% нь орон нутгийн замд осолдсон. 6 сарын дотор 260 хүн хурд хэтрүүлсэн хамгаалтын бус зүүгээгүй, хууль журмаа мөрдөөгүйгээс болж амнасаа инхүү алдаж байгаа юм. Тийм учраас баяр наадам тэмдэглэхдээ заавал болгоомжтой явахыг сануулж байна. Төв аймгийг Улаанбаатар хотыг тойрсон төв магистрал замууд байна. Одоо Төв аймгийн дамжин гүрдэг. Эдгээр замууд маань за нилээд одоо дээхэн үед одоо 80-90 он үед тавигдсан замууд. Эдгээр замууд маань одоо яг тэр болгон хангалттай одоо шинжил тэмээс ажлууд маань хийгдэж чадахгүй байгаа учраас зам маань өөрөө маш их эвдэрлэх хэмнэлтэй. Тэгээд яг тухайн жолооч маань өөрөө хурдаа хэтрүүлж явж байгаад тогтоосон хэмжээс хэтрүүлж тэмээ 100-120 км/цаг уртаа явж байгаа. Гинт саадыг харангуутлаад хажуу тийшээ над ардаг байдаг юм эсвэл зайлуулт дарж яана гэдэг иймэрхүү байдлаас болоод онголдох тохиолдол нэлээдгүй гараад байгаа учраас яг тухайн жолооч маань бартаа саад гэхдээ тиймэрхүү сүудээр хурд баг явмаар л хэлмээр байна. Хамгийн гол анхааруулгыг зорчигч тээвэрлэдэг том уврын автобус, микробусны үйлчлэгээ эрхлэгчдэд хүргэж байна. 6 үн суух зориулттай машинд 10 хүн авч явдаг. Ачаа бараа ачихтаа шаардлага стандарт огтхон ч мөрддөггүй. За тийм учраас замын цагдаагийн газар орон нутагт 24 цагийн турш шалгалтын пост ажиллуулж байгаа юм байна. Орон нутгийн автобусанд суухдаа иргэдэж өөрсдөө жолооч нарт хурд хэтрүүлэхгүй байх, зорчигчдын тоогоо хэтрүүлэхгүй байх талаар шаардлага тавьж байвал өөрийнхөө аюулгүй байдлын төлөө хийж байгаа хариуцлагатай алхам болж байна. Үргэлжлүүлэн цагаагаар сэрэмжлүүлэх мэдээ танилцуулъя. Өнөөдрийн байдлаар Хэнтийн нурууны баруун хажуугаас үсчих туул голын нийт хуртын дагуу болон зүүн хажуугийн хурх гол, балж гол, хэрлэн голын их, алтай нурууны ховд гол, хангаа нурууны байдраг гол, таац болон хархираа зэрэг голууд үерийн төвшинг 10-аас 45 см давсан хэвээр байна. Мөн онон гол болон халах гол орчмоор усны төвшин өмнөх өдрийнхөөс 5-аас 20 см нэмэгдэж, үерийн аюултай төвшинг 20-аас 50 см даван тус үерлэж байгаа юм а. Тиймээс дээрх гол мөрний сав болон дагуу хот суурин газрын оршин суугч малчид нийт ард иргэдэг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Дараагийн мэдээ. Сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгслэр Номин холдинг компани захирал баяр сайхны төр өмчөө авч байна гэсэн бичлэг цэцэгдээд байгаа. Тэгвэл өнөөдөр төрийн тусгай хамгаалтын газраас Их тэнгэр цогцлбор дахь төрийн өмчийн талаар хэвлэлийн баг гурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Их тэнгэр цогцлбор дахь 24-р байрыг төр өмчтөд буцаа авах шийдвэр гаргасан. Энэ байрыг Номин холдинг компани төрийн өмчийн хорооноос 18 жилээр түрээслэхээр гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл одоогоос 10 жилийн өмнө Их тэнгэр цогцлборын дарга Ганбат тулга Номин холдинг компани хоёрын хооронд хийгдсэн үйл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх гэрээг хууль бус байсан гэж төрийн тусгай хамгаалтын газрын дарга мэдгдлээ. 2004 онд тухайн үеийн Номин холдинг компани захирал
манай төрийн хамгаалтын газар хангалтын үйлчилгээний хэлтсийн даргатай гэрээ байгуулад Номын Холдинг компани түрээслүүлсэн байна. 2007 он хүртэл бол энэ гэрээ бол төрийн өмчийн хорооны оролцоогоор явж исэн гэрээ. Сүүлдээ бол төрийн өмчийн хороо оролцоод хийгдсэн ч гэсэн ер нь төрийн өөрийн өмчийг түрээслүүл бусад түрээс журам гэж байдаг. Энэ журмын зөндөө олон заалтуудыг зөрчсөн ийм гэрээ учраас энэ бол эхнээсээ л хууль бус гэрээ байсан бол илтэй байдаг. 1978 онд гадаадын төр засгийн тэргүүн өндөр дэд хэмжээний зочид төлөөлөгчдийг байрлуулах зорилтоор их тэнгэрт баригдсан 24-р байрны хувьд 4 давхар 2 орцтой 17 айлын нийт 4470 м квадрат бүхий 3 блок байр юм байна. Сүүлийн 10 жилийн дотор хийгдсэн энэ байрны түрээсийн гэрээг засгийн газрын 2001 онд батлагдсан төрийн эд хөрөнгө түрээслүүлэх журмыг зөрчиж хийгдсэн гэрээг төрийн өмчийн хороогоор батлуулаагүй, хуулийн дагуух гэрээний үлгэрчилсэн загвар баримтлаагүйгээд олон зөрчлийг одоогийн төрийн тусгай хамгаалтын газрынхан хэлж байгаа юм а. Харин тухайн үед хуучирсан барилгад оруулсан хувийн хөрөнгө оруулалтын зардлын талаар ийм тайлбар өглөө. Тэд нар бас тооцоо байгаа юм билэ. Манай байгууллага бас тооцоо байгаа. Тэрбум 200 сая байдгаа хэдэн тэрбумаар нь ашиг олцсон гэж ийм тооцоо бидэрт байгаа. Одоо бол яах вэ гэдэг асуулт тодорхой шүү дээ. Нэг нь төрийн өмчийн хороо, төрийн өмчийн хороог бол та хүн мэдж байгаа шүү дээ. Төрийн өмчийн эзэн гэсэн үг шүү дээ. Мэддэг. Энэ байгууллагын тэр гэрээг дангараа туслах эрхтэй эрхгүй юм байгууллага. Нэгэнт энэ байгууллагын зутцсан учраас тэр өмч бол буцаад төрдөө ирээд төрдөө буцаж ирээд одоо тэр зориулалтын дагуу ашиглагдах ийм л нөхцөл бүрдэх ёстой. Өмнө нь төрийн өмчийн хорооны албан тушаалтны хийсэн түрээсийн гэрээгээр гэрээг цуцлах эрхийг Номын Холдинг компанид өгчээ. Гэрээ цуслагдсан тохиолдолд оруулсан хөрөнгө оруулалтыг буцаа олгохоор заасан байна. Харин энэ зөвшөөрлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээ цуцлсны дараа буцаа авах эрхгүй гэж заасан төрийн өмчийн хорооны тогтоолыг зөрчсөн гэж албаны хүн хэлж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хэд хэдэн удаа шинжилэгдсэн гэрээ дунд Номын Холдинг болон төрийн өмчийн хорооны тамгын газрын дарга мэрэгчлэлтэн нарын хооронд хийгдсэн гэрээч энд байна. Энэ гэрээнд түрээсийн талбайг 503 м квадратад дутуу тусгасан байна. Энэ хэсэгт Номын Холдинг компани захирал баяр сайхан амьдардаг бөгөөд эндээс нийт 130 гаруй сая төгрөг улсын орлогод төвлөрөөгүй юм байна. Монгол улсад музейн урлаг болон шууд харилцаа холбоо үүсгэн байгуулагдсны 90 жилийн он тохиолж байгаа. Ойг тохиолдуулан шинэ марк худалдаанд гарлаа. Т. Батар үлэг гүрлийн зурагтай шинэ марк, гадны үлэг гүрлийн марк цуглуулагчдын сонирхлыг ихээхэн татна гэж марк цуглуулагчид үзэж байгаа юм а. Энэ бол Тарбазар Батарын анхны марк 70 гаруй сая жилийн өмнө Монгол газар нутагт амьдарч 2 жилийн өмнө Монгол улсаас хууль бусаар гарч Монгол улсын ерөнхийлөгчийн нэхэмжлэлээр иргэн ирсэн Т. Батар үлэг гүрлийн 4 төрлийн зураг бүхий маркийг соёл спорт аялал жуулчлалын яам Монгол шуудан төрийн өмчт компани хамтран гаргалаа. Өнөөдрийн гарч байгаа марк маань музейд байгаа Тарбазар Батар шиг тийм үн цэнтэй тоон тодорхой цуглуулагчдад олдошгүй бас тухайн үедээ олж авсан одоо өнөөдрийн анхны маркны одоо өдөр ирж байгаа хүмүүсийн олж авсан марк нь ирээдүйдээ илүү үн цэнтэй ийм байгаасаа гэж бас хүсэж байна. Энэ бол ерөөсөө худалдаанд эргэлдэхээс гадна ерөөсөө шуудангийн үйлчлэгээний төлбөрөөр төлсөн баримт болж явах хэрэгтэй. Энэ бол одоо яхаарахгүй гараатуудын зуучид бидэд монголчууд бас бие биендээ бичиж байгаа загтал загтлан дээр нагдаад явах одоо шуудангийн үйлчлэгээний үнэт цаас. Марк нэг л удаа цөөн тоогоор хэвлэгддгээр онцлогтой Т. Батарын марк 20,000 хувиар хэвлэгдэж байгаа юм а. Анхны маркийг дагалдан Батарын зурагтай тамхтай дугтуй 100 ширхэг хэвлэгдсэн байна. Манай Монгол бол өөрийнхөө одоо энэ ховор олдуурыг дэлхийн нийтэд зориулж маркн дээр гаргана гэдэг бол энэ маркийг улам их үнцэнтэй сонирхогчдын хүрээг бол асар их тэлж байгаа. Тийм учраас энэ марк бол мэдээж хэрэг цуглуулагчдын дунд бол ховор зүйл болж явандаа бол хувирх нь гарцаагүй юм аа. Нэг өдрийн тогтмол маань өнөөдөр зарагдаад дахиад зарагддаг. Ингээд одоо энийг цуглуулсны дараа энэ маань маш чулуун аж хувирдаг байхгүй. Тийм. Надад их үнцэнтэй. Марк тогтоотой анхны тамхтай цогц цуглуулга марк цуглуулагчдын үед үнцэнтэй бүтээл байдаг юм байна. Т. Батарын анхны марк өнөөдөр гүйлгээхтэй байлаа. Маркийг бүтээхэд Монголын үлэг гүрүүлийн төв музей хамт олон болон марк сонирхогч Даштондон нар хамтран ажиллажээ. Т. Батарын марк болон дугтуй дардсны эхийг марк зураач Бат Эрдэнэ зурж, график дизайнер Ган Хуйг ажилласан байна.
ЮНЕСКОд бүртгэлтэй манай улсын бит бус соёлын өвийн нэг болох уртын дууны шуурхайг гадныхан гайхамширдэг. Олон улсын хэмжээний томоохон урлагийн тэмцээнүүдэд манайхан уртын дуугаар оролцож маш олон шагнал хүртэж байсан. Энэ өв соёлоос сурталчлах зорилгоор манай эртний нийслэл Өвөрхангай аймгийн Хар хорин хотод Төв халахын уртын дууны наадмыг зохион байгууллаа. Өвөрхангай аймгийн засаг даргын тамгын газар соёл спорт аялал жуулчлалын яам Эрдэнэзэн музейн хамтран Төв халахын уртын дууны анх дугаар наадмыг Хар хорин суманд өнгөрсөн даваагаар зохион байгууллаа. Наадамд Өвөрхангай, Архангай, Булган аймагуудын 20-од уртын дуучид оролцсон юм. Төв халахын уртын дууны наадамд оролцогчдыг залуу, дунд, ахмад гэсэн 3 насны ангиллаар шалгаруулсан. Залуу насны ангиллалд тэргүүн байрт Өвөрхангай аймгийн Баруун Баян улаан сумын уртын дууч Цэцэг сүрэн шалгарсан юм а. Ер нь бүртгчэн гоморлын үеэс л тийм үүсэлтэй гэж домог шиг яригддаг л да. Гэтэ уртын дууг сүүлийн үед бол залуучууд дуулах нь их болсон байна. Уртын дууг хойч үедээ их өвлүүлэх нь өрнө дэлгэрч уртын дуу гэдэг бол давтагдчихгүй үнд зүйлс юм л гэж боддог шүү дээ. Би 52 жил энэ Монгол ардын хүүхдүүгээс эхсүүлж Монгол ардын уртын дууг эмээ ээж хүүхдүүдээс сурч уламжлуулан өнөө хүртэл залуу хойч үедээ өвлүүлэн үлдэх зорилгоор өөрөө бас ард иргэдэн сурталчилах чиглэлээр ингээд дуулж байна. Энэ олон аймагуудаас олон сайхан залуучууд ирсэн байна. Тэгэхээр энэ залуучуудаас хоорондоо нутгийнхаа сайхан дууг дуулж оролцож байна. Тэгээд энэ бас олон сайхан дуу дэлгэрч гарч байна. Энд их баяртай байна. Уртын дууны үгэн цөөн аян урт шуранхайлан цуурайтдгаараа онцлог байдаг. Төв халахын уртын дууны анх дугаар наадамд ирсэн гадаадын жуулчдад энэ нь их өвөрмөц содон санагдаж байгаа тухай тэтгэлж байлаа. Music is very soft. Намуухан их зөөлөн аялгаутай юм а. Миний урд нь сонсож байсан хөгжмийн орсголуудаас тис өөр санагдаж байна. Би өмнө нь ийм дуу сонсож байгаагүй. Бид хоёр Герман улсаас ирсэн. Манай үндэсний йодл дуутай зарим талаараа төстэй юм а. Уйхан зам ТV наран дуугаа дуулж дэлхийн олон орны үзэгч сонсогчдыг гайхшруулж байсан Норбанддгаагаас ахуулаад олон сайн уртын дуучид Төв халахаас төрөн гарсан байдаг. Тиймээс илүү олон уртын дуучдыг төрүүлэх зорилгоор энэ жил анх удаа зохион байгуулж байгаа Төв халахын уртын дууны наадмыг жил бүр уламжлал болгохоор боллоо. Манай энэ Харны бүс нутаг буюу орхны хөндийд жилдүүлэг 40-30 мянган жуулч ирж байгаа. Энэ жуулчдад бас Монголынхаа уртын дууг сурчлах зорилгоор энэ арга хэмжээ зохион байгуулж байгаа. За хоёр дахь нь бол Төв халахын уртын дуу гэдэг бол бас бусад уртын дуунаас өөрийн гэсэн бас өнгө айцтай байна. Тийм учраас түүнийг бас залуу үед түгээн дэлгэрүүлэх, уртын дуучдын уралдааны ур чадварыг сайжруулах, нутгийн өөрийн гэсэн уртын дууны онцлогийг бас харуулах ийм зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулж байгаамаа. Энийг бол цаашдаа бид аялал жуулчлалын брэнд арга хэмжээ болгож зохион байгуулах ийм л төлөвлөгөөтэй байна. Уртын дуу бүр хүннүг гүрний үеэс үүссэн гэж зарим судлаачид үздэг. ЮНЕСКО-гоос 2009 онд уртын дуу хүн төрөлхтний бит бус үеийн санд бүртгэн авсан байдаг. Тиймээс уртын дууг улам дэлгэрүүлэн хөгжүүлэх хэрэгтэй гэж Төв халахын уртын дуучид хэлжсэн юм а. Тайваны осолдсон онгоцноос ердөө 10 хүн л амьд гарчээ. Малайзийн онгоцны хар харьцагт үлдсэн мэдээллийг уншиж дуусгахад 2 өдөр шаардлагатай. Салан тусгаарлагчид Украины 2 сөнөгч онгоцыг устгасан хэрэгт Оросын улбаны улсыг буруутгаж байна. Таиландын эрх баригчид түр үндсэн хуулийг батлан гаргалаа. Олон улсад өрнөж байгаа эдгээр болон бусад мэдээллийг та бүхэн хүлээн авч үзнэ. Өчигдөр орой Тайванд иргэний агаарын тээврийн бас нэг онгоц хосолдож олон хүн амьнасаа алдсан байна. Trans-Asia Airways агаарын тээврийн компани ATR-72 онгоц ослын булт хийх оролдлогын үеэр гинэт өндөр алдан орон сууцны оролт дээр унжээ. Өчигдөр амиа алдсан хүний тоо 51 гэсэн мэдээлэл иржсэн боловч өнөөдрийн тоо 48 болоод байна. Ослын газарт нурангыг зайлуулж хохирогчдын цогцсыг эрийн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм а. Замун өнөөдөр ирсэн сүүлийн мэдээллээр Тайваны агаарын тээврийн компаниас онгоцны ослоос олж амиа алдсан хүмүүсийн арга гэрээхэнд $33 мянган, харин гэмтэж бэртсэн хүмүүст тус бүр $6 мянган нөхөн төлбөр олгохоо мэдэгдээд байна. Онгоцны ослын хохирогчдын арга гэрийнх нь осол болсон газар руу өнөөдөр очицгоож байгаа юм байна.
Манай гэр нисэх онгоцны буудлаас хэдхэн минут явж хүрэхээр ойрхон л доо. Орой 7 цаг 15 эсвэл 18 минутын үед миний охин залгаад онгоц осолдож дэлбэрснийг хэлээд сүрсэн онгоцон дотроос гарахыг хичээж байгаагаа ярьсан. Тэрээр хэн нэгний утсыг авч ярьж байгаагаа хэлээд тусламж хүссэн юм. Намайг онгоц унсан газар дөхөж очих үед их хэмжээний гал гарч байсан. Гэхдээ газар дээр нь очиход галын хүч буурсан байсан. Гэмтэж шархацсан 2 хүн замын хажуу зогсож байгааг харахад нэг нь миний охин байсан юм а. RTR 72 онгоцон 50-ны Trans-Asia Airways компанийн бөгөөд багийн 4 гишүүн 54 зорчигчтойгоор Гасиунаас Магоны чиглэлд нисж явсан юм байна. За гэвч онгоцонд гэмтэл гарсныг нисэх багийнхан мэдээлж Пинху нисэх онгоцны буудалд ослын болт хийх гэж байгаад осолцсон байна. Одоогоор тус улсын эрх баригчид энэ ослын шалтгаан нь цагаагаарын таагүй байдал үзэгдэх орчин хязгаарлагдсан байсантай холбоотой гэж таамаглаж байна. За хэдийгээр онгоцонд 2 удаа дэлбэрэг чимээ гарсан гэж гэмтэж шархсан зорчигчдын зарим нь мэдүүлж байгаач террорист халдлага гэдэг таамгийг одоогоор дэвшүүлэг байна. Trans-Asia Airways компани нь зуны нислэгтээ аэробус болон ATR-ын 23 онгоц ашигладаг юм байна. Дотоодынхоос гадна Хятад, Камбож, Вьетнам, Сингапур, Таиланд улсууд руу ч нислэг үйлддэг туршлагатай компани юм байна. Украины зүүн нутагт тосолдсон Малайзи агаарын тээврийн компани Boeing онгоцны хохирогчдын цогцсыг өчигдрөөс Нидерланд руу хүргэж эхэлсэн. Нидерландын шинжээч мэргэжилтнүүд хэлж байгаагаар өнөөдөр Харьков хотоос дахин 2 онгоцыг Эйнховен хот дахь цэргийн бааз руу хүргэхээр бүхэл бэлтгэлийг нь хангаж дуусчээ. Нидерланд улс даяар 1962 оноос хойш анх удаага гашуудал зарлаад байна. Өчигдөр Эйнховен хотод төдийгүй нийслэл хотод ч мөн онгоцны ослоор амь урагдагсдын дурсгалыг хүндэтгэх гашуудлын арга хэмжээ боллоо. Өчигдөр Нидерландын Эйнховен хотын нисэх онгоцны буудалд Малайзийн Boeing онгоцны ослоор амиа алдсан 40 хүний цогцыг 2 онгоцоор тээвэрлээ авчирсан юм а. Нисэх онгоцны буудалд амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр Нидерландын хаан Вильям Александр, хатан хаан Максима болон ерөнхий сайд Марк Рүте, засгийн газрын шадар сайд Людвиг Ашер хохирогчдын арга гэрийнхэн эрцгээсэн байлаа. Эмгэнлийн арга хэмжээ нисэх буудлын хөөрөх буух зурвас дээр болсон бөгөөд цугласан олон Харьковоос ниссэн 2 онгоц газардах үед буюу орон нутгийн цагаар 15 цаг 40 минутаас эхлэн 1 минут дууга хурааж хохирогчдод хүндэтгэл үзүүлсэн юм а. За өнгөрсөн 17-ны өдөр Амстердамаас Куала Лумпурын чиглэлд нисж явсан Малайзи онгоц осолдож багийн гишүүд болоод зорчигч нийлсэн 298 хүн амь насаа алдсны ихэнх нь буюу 193 нь Нидерландын иргэн байсан юм. За өчигдөр Амстердам хот дахь хааны ордны өмнөх талбайд олон мянган хүн эмгэнлээ илэрхийлэн цагаан өнгийн бөмбөлөг барин жигсэж амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгсэн байна. За хохирогчдын цогцуудыг бүгдийг Нидерландын Хельверсум хотод хүргэж шинжээч мэргэжилтнүүд таниулсны дараагаар улс орнуудад нь хүргэхээр болсон байна. За энэ үйл явц нэлээд хэдэн сарын туршид үргэлжлэхийг мэргэжилтнүүд мэдэгдэж байгаа юм. Үүний зэрэгцээ хохирогчдын цогцыг бүрэн илрүүлж чадаагүй байна. Одоогоор нийтдээ 200 хүний цогцыг илрүүлж Харьков хотод хүргээд байгаагаас ийхүү эхнээс нь Нидерланд руу илгээж байгаамаа. Украины зүүн нутагт тосолдсон Малайзи онгоцны нисэгчдийн бүхээгдэх яриа бичигддэг хар хайрцаг нь эвдэрч гэмтээгүй хөндөгдөөгүй байсныг олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагаас мэдээлсэн байна. Тус байгууллагын шинжээчдийн оролцоотойгоор Их Британд хар хайрцагуд дахь мэдээллийг тайлж уншиж байгаа. За энэ ажилд 2 өдөр зарцуулагдахыг мэргэжилтнүүд мэдэгдэж байгаа тул маргаашнаас тодорхой мэдээлэл ирэхээр байгаамаа. 2 хар хайрцагны нэгд нисэгчдийн бүхээгдэх ярианууд бичигдсэн байдаг бол нөгөөд нь онгоцны хурд нислэгийн өндөр гэд бусад мэдээллүүд байдаг байна. За одоогоор 2 дахь хар хайрцгийг тайлж уншиж байна. Малайзи иргэний агаарын тээврийн Boeing онгоцны ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагааг Нидерландын мөрдөгчид удирдан зохион байгуулж байгаа. За энэ багт олон улсын 24 шинжээч багтсан байгаагийн дотор Оросын улбаны улс, Украины мэргэжилтнүүд ч нэгдээд байгаа юм байна. Малайзи иргэний агаарын тээврийн Boeing онгоцыг сөнөөсөн хэрэгтээ Америкийн нэгдсэн улс тэргүүтээ барууны орнууд болоод Украин улс, нөгөө талаас Донецк дахь салан тусгаарлагчид, Оросын улбаны улс харилцан бие биенээ хардаж сэжиглэж байгаач олон улсын мөрдөн шалгах ажиллагааны дүнд эм буруутныг тодруулах боломжтой гэж найдаж байгаа юм. Энэ хооронд Украины эрх баригчид тус улсын 2 сөнөөгч онгоцыг Оросын тал устгасан хэмээн буруутгаж байна. Өнөөдөр Украины 4 ширхэг Су-25 сөнөөгч онгоц Демократка тосгоны ойролцоо улсын хил дээрх байрлал хамгаалж байгаа цэргийнхэнд галын дэмжлэг үзүүлсэн. Украины нисгчид даалгавар амжилттай гүйцэтгэж дуусах үед хэдэн дөрөв зенит пуужингийн төхөөрөмжөөс галсан. Хэдийгээр пуужин эсэргүүцэн маневр хийсэн боловч
4 сөнөөгч онгоцны 2 нь 5200 м-ийн өндөрт нисэж явахдаа пуужинд өртсөн. Урдчилсан мэдээгээр манай сөнөөгч онгоцнуудын эсрэг Оросын улбаны улсын нутаг дэвсгэрээс пууж харуулсан бололтой байна. Харин Донецкийн салан тусгаарлагчид өчигдөр 2 сөнөөгч онгоц устгаснаа iCorpus цэг рүү сайтаараа дамжуулан мэдээлсэн байна. Тэд энэ сайтанда унсан онгоцнуудыг хайж байгаа зэвсэгтэй хүмүүсийн бичлэгийг тавьсан байсан бөгөөд тэдний нэг онгоцуудыг Донецкийн салан тусгаарлагчдын агаарын хүчнийхэн устгасан тухай мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ сөнөөгч онгоцны нэг нисэгч амиа алдаж нөгөөг нь салан тусгаарлагчид ирж хайж байгаагаа мэдээсэн ч одоогоор нисэгчтэй холбоотой баттай мэдээлэл алга байна. Украиний эрх баригчдын зүүн нутагт явуулж байгаа терроризмтай тэмцэх ажиллагаа үргэлжилсээр байна. Донецк мужид салан тусгаарлагчид болон Украиний цэргүүдийн хооронд ширүүхэн тулаан болж байгаатай холбоотойгоор Донецк хотын захад орших тосгоны орсон суугчид орон гэрээ орхинд дөрвцгээж байна. Associated Press-д нэрээ хэлхийг хүсээгүй нэгэн орсон суугчийн ярилцлага өгснөөр л агаарын бөмбөгдөлтийн уршгаар тосгоны байшин барилгуудын шил цонхууд хагарч автозамууд ихээхэн эвдэрч сүйдэд байгаа юм байна. Түүний амьдардаг байрны 4 давхарлал гэхэд бөмбөгдөлтөнд өртөөд байгааг тэрээр ярьсан байна. Өнгөрсөн 7 гарагаас эхлэн Украиний цэрэг армийнхны тусгай ажиллагаа улам идэвхжсэн. За орсон суугчид агаарын цохилтоос хамгаалахын тулд хуучин зөвлөлтийн үеийн нуугчдад хорогдож байгаа юм байна. Египт улс санаачилж олон улс орн болон Нэгдсэн үндэсний байгууллагын дэмжиж байгаа Газын зурваст гал зогсоох санаачлагыг Газын зурваст хяналтаа тогтоосон Палестины Хамас бүлэглэлийн удирдагч хүлээн авахгүйгээр мэдэгдээд байна. Хамасчууд Газын зурвастыг бүслэн хаахаа зогсоосны дараа л Израильтай эвлэрэл байгуулах энэ санаачлагыг хүлээн авах асуудлыг хэлэлцэн шийдэх болно гэдэг нөхцөл шаардлагыг тавиад байгаа юм. Бидний эсэргүүцэлдээ энгийн иргэдийг амьд бамбаа болгон ашиглаж байна гэдэг бол огт худлаа. Харин үнэн гэвэл Израилийн ерөнхий сайд Хамасын дайчдад хүрч чадахгүй энгийн иргэдийг алж хороож байна. Би 150 гаруй мянган дүрэгсдэд эмнэлгийн болон хүнсний тусламж үзүүлэх боломж олгох Арабын улсын өмч хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийг нээхийг шаардаж байна. Газын зурваст бензин, шатхуун, эрчим хүч чомсдоод байна. Тэрээр мөн Израильчүүдийн хүчирхийллийг зогсоогод чиглэгдсэн олон улс хамтын нийгэмлэгийнхний хүчин чармаалтыг үнэлж байгаагаа мэдгдэх юмтаар Египт болон дэлхийн бусад орнуудыг жуулчлалын үүрэг гүйцэтгэхийг эсэргүүцэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. За анх 2006 онд Израилийн цэргийн албаа агч Гилад Шалидийг Палестины дайчид барьцаасны хариуд Газын зурвасыг эдийн засгийн хувьд бүслэн хаах шийдвэрийг Израилийн эрх баригчид гаргаж байсан юм. За 2007 онд Хамасынхан орон нутгийн сонгуулийн дараа өрсөлдөгч Фатх намынхныг түлхэн унгаж Газын зурваст хяналтаа тогтоосон. Үүнтэй холбоотойгоор Израиль төжигийн Египт улсч тус бүс нутгийн бүслэлтэд чангатгаж гадаад ертөнцөөс бараг бүрэн таслаад байгаамаа. Одоо улсын орчны хүрээлэн гэсрүүлсэн цагаагаар мэдээг хүлээн авна уу? Анхаарал хандуулсанд баярлалаа. Угаар Монголын мэдээ агентлагийн бэлтгэр гэдэг цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн ээлж дугаар өндөрлж байна. Та бүхэн сайн хамраарай. Баярлалаа.